Баяцгаана. За өнөөдөр социологийн онол захин хичээл 2-ын үндсэн сэдэв бол нийгмийн баримтсалтын парадигм түүний тулгуур онолуудын талаар товч ярихаар бэлтлээ. Та бүхэн харж байна энд Монгол гэр. За яагаад нийгмийн баримтсалтын парадигм түүний тулгуур онолууд Монгол гэртэй холбоотой юм бэ гэсэн асуулт гарах нь зайлшгүй. Тэгэхээр нийгмийн баримтсалтын парадигмыг үүсгэж байгаа түүний тулгуур онолууд нь бүтц функционал онол, системийн онол, түнчлэн зөрчилтөйн онол байдаг. За энэ онолуудын гол утга санаа бол жохомхүү Монгол гэрийн бэлэгдлэр илэрхийлэгдэх боломжтой гэж үзэж байгаа. Монгол гэр маань хичнээн үндсэн хэсгүүдээс бүрддэг. За тэр үндсэн хэсэг бүрдэл болгоно Монгол гэр гэдэг ойлголтыг хэрхэн яаж бий болгодог. За түнчлэн Монгол гэрийг бүрдүүлж байгаа хэсэг бүр тодорхой үүрэг функц гүйцэтгэж байгаа гэдгийг бол мэднэ. Монгол гэрийг барихтаа хүртэл одоо тодорхой дистралтаагаар барьдаг. Ханаа дугуйлаад баган тоноо босгоод унаа өлгөөд эхэлдэг. Энэ схемийн үүдэн дээр бид нар бүтц функционал онол, системийн онолын утга санааг бол тайлбарлаж хэлэх боломжтой болж байгаа. Монгол гэрийг бүрдүүлж байгаа тоон, хан, уйн, баган, шал, бүрээс, цав гэх мэтийн энэ олон зүйл маань бол одоо Монгол гэр гэсэн ойлголтыг үүсгэж бий болгож байгаа зүйл байгаа. Тухайлбал одоо хаалга хүн орох. Хан бол одоо гэрийг хэлбэржүүлэн өн өлгөх, тоон бол одоо гэрэл орох боломжийг олгож байдаг ч гэдэг юм уу. Дотоод зохион байгуулалтыг харсан ч гэсэн энэ бол маш нарийн зохион байгуулалттай байдаг, тийм ээ. Гэрийн эзний суудал, хамгийн хүндтэй суудал нь хомроо орших ч гэдэг юм уу. Хамгийн хүндтэй хомор хэсэгтээ бурхнаа залах, мөн одоо өөрийнхөө ах トゥ хамаатан садан хайртай тутны хүмүүсийн зургийг өгөх ч гэдэг юм уу. За гэрийн баруун талаар эрчүүл голдож суудаг бол гэрийн зүүн талаар эмгтээчүүл голдож суудаг. За бид нар бол гал голомтой гэрийнхэн одоо голд залдаг. Гэх мэтийн ийм бүтцийн хувьд бол маш нарийн бүт зохион байгуулалттай байдаг. Хэрвээ одоо нар тон голлох юм бол бид бүхэн өд дунд боллоо гэдэг ч юм уу ингээд гэртээ сууж байгаа цагаа тодорхойлж чаддаг ард түмэн. За нийгмийн баримтсалтын парадигмын сонгогдох төлөөлөгчдийн тоонд бол бид нэр позитивист болон органицист чиглэлийн социологийн онол төлөөлөгчтэйгээ хамар олон үздэг. Энэ жишээлбэл Огуст Конт, Герберт Спенсер, Дюркхейм нарыг бол дурдж болно. За орчин үеийн төлөөлөгчдийн тоонд бол бид нар функционал системийн онол болон шинэ функционал онолын төлөөлөгчд болох Талкт Парсонс, Роберт Мерт нарыг бол хамар олон үздэг. Нөгөө талаас нийгмийн баримтсалтын бас нэгэн одоо бие даасан их чухал тулгуур онол бол бүтцийн онолууд болдог. За энэний гол төлөөлөгчдийн тоонд бол бид нэр Фердинанд Соссеро, түнчлэн Леви Стросс нарыг бол оруулан хэлж болно. Дараагийн тулгуур онол бол зөрчилтөөний онол байна. За энэ зөрчилтөөний онолын гол төлөөлөгчдийн тоонд бол Карл Маркс, Койзер, Ральф Дарендорф гэсэн одоо сонгогдох төлөөлөгчд ордгийг бол та бүхэн санаж байгаа бах. За ингээд Огуст Конт та бүхэн харж байна. Огуст Конт бол нийгмийн статик ба динамик зүй тогтолцоогын хүрээнд энэ бүтц функционал асуудлыг бол тавьсан байдаг. Жишээлбэл нийгмийн үндсэн шинжийг хүн ам газар нутаг боловсронгуй засаглал гэх мэтийн одоо үндсэн зүйлүүдээс бүрднэ гэж үзээд нийгэм бол өөрөө динамик болон статик хэлбэртэйгээр оршин тогтнож байдаг гэдэг. Нийгмийн статик гэдгийнхэн дор бол нийгмийн доктортой байдлыг хэлээд түүнийг хангаж өгж байдаг нийгмийн тодорхой институтууд байдаг буюу гэр бүл, төр засаг, шашин гэсэн энэ нийгмийн томоохон институтууд гэр бүлийн статик байдлыг хангаж өгж байдаг гэж үзсэн байна. За харин нийгмийн динамик байдлын дор бол нийгмийн өөрчлөлт хөгжлийн асуудлыг авч үзсэн байдаг бөгөөд за энэ өөрчлөлт хөгжлийг явуулж байдаг хүчин зүйлийг бол анхдагч болон хоёр дахь хүчин зүйл гэж авч үзээд анхдагч хүчин зүйлээ бол оюун санааны хүчин зүйл бол анхдагч хүчин зүйл байдаг. За жишээлбэл энэ дээр нөгөө өмнө ярьсан оюун санааны хөгжлийн 3 шатны хуулиа дурдсан байдаг. За мөн хоёр дахь хүчин зүйл нь бол нийгмийн динамик байдлыг хангаж өгч байдаг. Улс төр эдийн засгийн хүчин зүйлсүүд ямаа гэсэн юм санааг бол Конт бол ярьсан байдаг. За дараагийн төлөөлөгч болох Герберт Спенсер бол өөрөө энэ социологийн судлах зүйлийг буюу нийгмийг органицизм, эволюционизм гэсэн хоёр үндсэн зарчмын үүднээс тайлбарласан байдаг. Нэг талаас органицизм гэдэг бол нийгэм бол яг хүний бие организмтай, амьд организмтай ижилхэн гэж үзсэн байдаг, тийм үү? Харин энэ амьд организм маань одоо органик бус биетээс хэд хэдэн бүлэг шинжээр ялгаатай байдаг гэдгийг зааж хэлсэн байдаг. За үүгээрээ мөн нийгэм болон байгаль байгалийн организм, амьд организм нар дэжил төсөөтэй гэж бол хэлсэн байдаг.
За харин энэхүү нийгмийн арга зэмийнхаа хөгжлийг бол тайлбарлахдаа Спенсер эволюционизм гэсэн зарчмаар оруулж ирсэн. Энэ төгөөмөл ховслын хуулийн хүрээнд нийгэм байгалийн амьдралын хөгжиж өөрчлөгдөж ирдэг юм а гэсэн санааг бол Спенсер хэлсэн байдаг. Энд бас Герберт Спенсерийн тэгш хэрэгчлөөний тухай хуулийг бол бас нэг хэргийн санаараа энэ хуулийн агуулга бол жохомгүй энэ нийгмийн статик ба динамик хөгжлийн зүй тогтолцоог бол тайлбарлаж өгсөн байдаг. За дараагийн сонгогдох төлөөлөгч болох Эмил Дүркхейм байна. Нийгэм үндсэн хоёр эв нэгдлээс бүрддэг юм а гэж. Нэгдүгээрт нь механик эв нэгдэл, хоёрдугаарт нь органик эв нэгдэл гэж хэлснийг бол энэ слайдаас та бүхэн харж байна. За механик эв нэгдэл гэдэг бол хүн төрөлхтний ижил төсөөтэй шинжүүдээр буюу жишээлбэл хамтын сэтгэлгээ, хамтын сэтгэл зүйч гэдэг юм ижил төсөөтэй шинжээр тулгуурлаж гарч ирдэг. Тухайлбал хүн болгон гэмт хэрэг гарахад жигшин зүйцдэг. Үүгээрээ бид нар ижилхэн байдаг. За үүгээрээ бол нийгмийн механик эв нэгдлийг бол бүрдүүлж байдаг гэж хэлсэн. Харин нөгөө эв нэгдлийг бол органик эв нэгдэл. За Дүркхейм органик эв нэгдлийн дор бол хүн төрөлхтөн эсрэг тесрэг шинжээрээ буюу өөр ялгаатай шинжээр нэгдэн бий болдог эв нэгдлийг бол тайлбарласан байдаг. За энэ эв нэгдлийн гол хангагч хүч нь бол хүн төрөлхтний нийгмийн гишүүдийн хооронд оршин байгаа хөдөлмөрийн хуваар гэж үзсэн байна. Хүмүүс хөдөлмөрийн хуваарийн тусламжтайгаар нэгнээс хамааралтай болдог. Талах тарьдаг хүн гуталчнаас хамааралтай болдог, гуталчин мал малдаг, ар ширний илүүлдэг хүнээс хамааралтай болдог. Ингээд энэ бол нийгмийн органик эв нэгдлийг бүрдүүлж идэг юм гэсэн санааг бол Дүркхейм хэлсэн байгаа. Энэ одоо сонгогдох төлөөлөгчдийн ирсэн гол зүйл маань бол эцсийн дүндээ нөгөө бүтэц функционал системийн онолуудын их сурвалжийг бол ийхүү тайлбарласан байна. За орчин үеийн төлөөлөгчдийн хувьд бол Parsons Merton нарыг бид нар энд ярих ёстой. За энэ хүмүүсийн гол санаа бол тэр нийгмийн бүтэц функционал онолууд, системийн онолуудын талаарх үзэл баримтлал боловсруулснараа нийгмийн баримтсалтын парадигмын гол утга санааг бол илэрхийлж байгаа. Систем гэж ойлголт их чухал байдаг. Тэгэхээр энэ систем гэдэг ойлголт маань бол жохомгүй тэр бүтэц функционал онолын одоо тулгуур ойлголт байдлаар бол болж гарч ирдэг л дээ. Parsons үзэхдээ ер нь социологийн онол арга зүй юуг судлах хэрэгтэй бэ гэж, юун дээр тулгуурлах хэрэгтэй бэ? Аналитик реализм дээр тулгуурлаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл аналитик реализм гэдэг бол нийгэм гэдэг бол бодитоор оршиж байдаг ийм тогтолцоо. За энэ бол тодорхой хууль, объектив хууль зүй тогтолцооны талаар хөгжиж байдаг юм байна. За тэгэхээр социологийн гол зорилго бол энэ объектив гадаад ертөнцийн үн чанарыг логик рационал байдлаар илэрхийлэн тань мэдэгт оршно гэж үзсэн. Энэ бодит байдлыг бол маш асар олон тооны одоо системүүд, дис системүүд, түүнийг бүрдүүлэгч хэсгүүд бол бүрдүүлж байдаг гэж Parsons үзсэн байна. Харин энэ элемент хэсэг бүргэн дис систем болгон бол нийгэм тодорхой функц үүргийг гүйцэтгэж байдаг гэж. Энэ бүхэн бол өөрөө Parsons-ын үзнээр за мөн түнчлэн Merton ч гэсэн санал нэг байдаг тийм ээ. Энэ бүхэн бол системийг бүрдүүлж байгаа. Тэгвэл систем гэж юу юм бэ гэдгийг энэ хоёр эрдэмтэн нэгдүгээрт нь систем гэдэг бол хэсгүүдийн харилцан хамаарал буюу харилцан жоромлогдсон байдал гэж ойлгож байна. За систем бол хязээ ямагт тэнцвэрээ хадгалахыг эргэмлэж байдаг. Өөрийгөө хадгалахыг, өөрийгөө нөхцөл байдлыг асхан зохицуулах, өөрийгөө хөгжүүлэх, боловсронгуй болгох, мөн гадны одоо халдлагаас өөрийгөө хамгаалах чиглэсэн ийм шинжийг агуулж байдаг. Хоёрдугаарт нь систем бол аливаа уртчилсан прогнозчлох боломжийг бол олгож байдаг. Энэ өнөөдөр ийм байна, маргааш ингэж хөгжин, энэ хоорондын харилцаа бол ингэж явж байна гэдгийг бол урдчилан хийх судлах боломжийг бидэрт олгож байдаг. За мөн системийн үндсэн элементүүд бол өөр хоорондоо зөрчилгүй, харилцан бие биентэйгээ уялдаа холбоотой нөхцөлдүүлснээр системийн үйл ажиллагаа хэвэн явах боломжийг олгож өгч байдаг. За түүнчлэн системийн үндсэн хэсгүүд бол өөр хоорондоо зөвшөлдсөн байдаг. Өөрөлд нөгөө бас л зөрчилгүй байхыг хэлдэг. Энэ бол системийн үндсэн чанарууд гэж энэ эрдэмтэд бол үздэг. Энэ бол мөн одоо нөгөө системийн онол, бүтэц функционал онолын үндсэн агуулгыг бол энд ингэж илэрхийлж хэлж болно. За мөн системийн шин чанаруудыг энэ эрдэмтэд бол хэлсэн байдаг. Системийн шин чанар бол эмгэгцэгчтэй, харилцан хамааралтай, доктортой, тэнцвэртэй, статик байдлаас динамик байдлаар шилжиж байдаг ч юм уу, динамик байдлаас харьцангуй доктортой байдлаар шилжиж байдаг ч гэдэг юм уу. Мөн одоо хэсгүүд нь өөр хоорондоо харилцан нөлөөлж байдаг гэсэн ийм шинжүүдийг агуулна. Түүнээс гадна системийн үндсэн шинжүүд бол гаднах орчноос зайгаа барьдаг, өөрийгөө хадгалан үлдэх эрмэлзэл рүү, өөрөлдөө нөгөө төв рүү тэмүүлэх хүч үйлчилж байдаг. Тодорхой хэмжээгээр хуваарлт
буюу функционал ялгааруу тэмүүлж байдаг. Энэ маань төвөөс зайлах хүчний хуулиар тайлбарлагдж байдаг ч гэдэг юм уу. За ингээд системийн гол санаа энэ бүх зүйл бол үндсэн шинжүүд нь нөгөө системийн интеграцлыг буюу нэгдмэл байдлыг бий болгож өгч байдаг юм а гэсэн санааг бол энэ бүтц функционал системийн онолын төлөөлөгчд бол авч үзсэн байна. За Parsons-ын одоо үзэл баримтлаг энэ схемээр товчхон харъя л да. Энд бол одоо нэгдүгээрт нь системийн зарим ойлголтыг тайлбарласан байна. За Parsons-ын үзнээр бол ерөнхийдөө нийгэмд бол үндсэн 4 дэд систем байдаг. Энэ бол соёлын зан үйл, бие хүний нийгмийн. За энэ дэд системүүд өөр хоорондоо уялдаа холбоотой харилцсан нөлөөлөл, харилцсан үйлчлэлд орчих бөгөөд энэ нь бол бүхэлдээ тухайн нөгөө системийн шинжүүдийг илэрхийлж яадаг тийм ээ. Нэгдүгээрт нь систем бол харилцан уялдаа холбоо бүхий тус тусын чиг үүрэг функц бүхий тогтолцоо гэж үзэж байна. За нөгөө талаас функц гэдэг бол системийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тийм цогц үйлдэл гэж тодорхойлсон байгаа. За энэ функц нь бол Parsons-ын үзнээр үндсэн 4 одоо функц байдаг. AGIL функцийн шинжилгээ байна. Энэ бол нийгмийн системийн дасан зохицох нөхцөлийг хангаж өгч гадаад орчноос өөрийгөө хамгаалах мөн гадаад орчны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийгөө өөрчлөх чадварыг бол хэлж яадаг. За хоёр дахь бүлэг функц бол зорилгодоо хүрэх. За энэ функц бол нийгмийн системийг бүрдүүлж байгаа бүх элемент хэсэг болгон нийгмийн өмнө тавигдсан зорилгод хүрэх үйл ажиллагааг нөхцөлийг хангаж өгч байдаг. Тэрлүү тухайн нийгмийн үйдэлд байгаа хязгаарлагдмал нөөц боломж тийм ээ, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөц зэрэг одоо ийм хязгаарлагдмал нөөц боломжийг энэ зорилгодоо хүрэх үйл ажиллагаараа дайчилж өгөх тус болж байдаг ийм функц байна. За дараагийн нэг үндсэн функц бол нэгдмэл байдлын функц буюу integration. За энэ функц бол системийн нэгдмэл байдлыг хангаж системийг тарж бутрахаас алга болохоос хамгаалж байдаг. Дараагийн нэг үндсэн функц бол хуцтмал байдлыг намжаах буюу latency. Нийгмийн олон элемент хэсгүүд бол хүссэн үсээгүй тодорхой зөрчлийг бий болгож байдаг. Нийгмийг тэр зөрчил байдлаа даван туулах, нийгэм өөрийнхөө нэгдмэл байдлыг хангаж өгөх юм боломжийг хангаж өгдөг гэсэн ийм утга учиртай байна. Энэ бүгдийн үр дүнд бол нийгмийн систем бол өөрөө эмх цэгцтэй, доктортой, за өөрчлөгдөн дасан зохицох чадвартай, хөгжих боломжтой ийм институт болж гарч ирдэг юм байна гэж ойлгож байна. За тэгэхээр энэ утгаар нь бид нэр тухайлбал нийгмийн ямар ч институтыг авч үзэж болно тийм үү? Гэр бүлийг авч үзэж болно. Тав хүн өөрсдийнхөө гэр бүлийн жишээн дээр энэ функцийг авч үзэж болно. За төрийн ямар ч байгууллагыг авч үзэж болно. Гэх мэтийн одоо их олон жишээн дээр энийг тайлбарлаж болж байгаа. Ер нь нийгмийн баримтсалтын толгойр онолууд саяны бидний хэлдэг бүтц функционал болон системийн онолуудын гол шинжилгээний төвшин бол макро төвчний шинжилгээ байдаг. Тэгэхээр энэ онолуудыг бид бүхэн хизээ хэрэглэдэг гэх юм бол ялангуяа бодлогын судалгаа шинжилгээний үед энэ нийгмийн баримтсалтын парадигмын толгойр онолуудыг ашиглах боломжтой. Хоёрдугаарт нь төрөл бүрийн мониторинг, үнэлгээний судалгаанууд дээр энийг бол ашиглах боломжтой байдаг л да. Тухайлбал бодлогын судалгаа шинжилгээний хүрээнд бол бид нийгмийн гадаад дотоод бодлогыг авч үзэж болох нь төр засгаас хэрэгжүүлж байгаа нийгмийн халамжийн бодлого гэдэг юм уу эсвэл гадаад улс орнуудтай харьцаж байгаа гадаад бодлогын шинжилгээ хийхэд бол бид энэ бүтц функционал болон системийн онол буюу нийгмийн баримтсалтын парадигмыг ашиглаж болох нь байна. За түүнчлэн нийгмийн хөгжлийн асуудлыг тийм ээ нийгэм маань 2020 онд ямар байгаа, 2030 онд ямар болохын, 40 онд ямар болохын гэдэг юм уу ийм одоо шинжилгээ хийхэд бол энэ онолыг ашиглаж болно. За мониторинг судалгааны хувьд бол бид нийгмийн янз бүрийн институтын тухайлбал байгууллагын институтын шинжилгээ хийхэд ашиглаж болно. За мөн төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний шинжилгээг бол энэ парадигмын тусламжтайгаар хийх боломжтой болж байгаа. Онолын парадигмыг ашиглах дээр бол бид энэ PES шинжилгээний загварыг бол бас нэлийн төгөөмөл ашигладаг. PES шинжилгээ гэдэг бол одоо 4 англи үгний товчлол байгаа. За тухайлбал би үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг судалж үзье гэж шийдэх юм бол нийгмийн баримтсалтын парадигмын толгойр онолуудыг ашиглаж болно. За энэ толгойр онолуудын тусламжтайгаар олж авсан мэдээлэлтэй бол PES шинжилгээний загварыг ашиглаж болдог. Ер нь бодлогын макро орчин гэдгийг нийгмийн баримтсалтын парадигмын үүднээс тодорхойлох юм бол энэ нь бол нөгөө бодлогын өргөн хүрээд нөхцөл байдал буюу улс орон үндэстний болон олон улсын төвсөнд үүссэн бодит байдлыг бол хэлж байгаа. Тийм ээ? Энэ бол макро орчин. За тэгвэл энэ орчинд нийгмийн баримтсалтын парадигм толгойр онолуудын үүднээс шинжилгээ хийж болж байна. За харин энэ бодит байдал нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бол бид дараах байдлаар авч үзэж болно. Тухайлбал
олон улсын гэрээ хэлцэл маань юу вэ? Үндсэн хууль маань хэрхэн яаж заасан байна гэдэг үзнэ. Мөн бодлого боловсруулагчдын харгалзан үзэхээс зайлшгүй одоо ард олонны санаа бодол, нийгмийн хөгжлийн бодит нөхцөл байдал, эрэлт хэрэгцээ гэх мэт ийм хүчин зүйлүүдийг бол бид нэр макро орчин нөлөөлж байгаа хүчин зүйлсийн хүрээнд авч үзье гэж төсөөлье. Жишээл political factors буюу улс төр бодлогын хүчин зүйлс гэдгийг бид нэр авч үздэг. За тэгвэл үндэсний үйлдвэрийн жишээн дээр бол эрх баригч нам, түүнээс засгийн газрын бодлого, гадаад улс орнууд, олон улсын байгууллагыг байгуулсан гэрээ хэлцэл зүйлүүд дээр бид нар шинжилгээ үзэх шаардлагатай байна. Тухайлбал бид нэр одоо дэлхийн худалдааны байгууллага дэлсэн Оросын бол бид нэр татврын ямар бодлого барих ёстой, гадаад худалдааны ямар бодлого барих ёстой бэ гэдэг хүссэн үсгүүд тэр байгууллагын дүрм журамд нийцүүлэн харж үзэх хэрэгтэй болно. За түнчлэн манай одоо засгийн эрх барьж байгаа улс төрийн намын асуудлыг хэрхэн яаж үзэж байгаа гэдгийг бид нар харгалзан үзэх хэрэгтэй болно. Засгийн газар нь ямар үйл ажиллагааны хөтөлбөр дэвшүүлсэн гэдгийг үзэх хэрэгтэй болно. За энэ бол нөгөө системийн шинжилгээг ашиглах боломжийг харуулж байгаа. За PES шинжилгээний дараагийн төвшин бол economical factors буюу эдийн засгийн хүчин зүйлс байгаа. За тэгвэл бид нар үндэсний үйлдвэрлэлийн талаарх төрийн бодлогын шинжилгээ хийхин тулд нэгдүгээрт нь улс орныхоо эдийн засгийн өнөөгийн хөгжил, за мөн түүхэн хөгжлийн явцыг, түнчлэн өнөөгийн боломж бололцоо, хүчин чадал маань ямар байгаа юм гэдгийг заавал тооцсон үзчихэж энэ бодлогын шинжилгээ хийх хэрэгтэй болж байна. За дараагийн одоо шинжилгээний нэг чиглэл бол social factors буюу нийгмийн хүчин зүйлс гэдгийг үзнэ. За тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих гэсэн бодлогыг шинжилэхийн тулд ард олонны санаа бодол, за нэг улс төрийн сөрөг хүчин энэ асуудлыг хэрхэн яаж хүлээж авах юм, яаж тайлбарлах юм. За бусад одоо олон оролцогч талууд энэ асуудлыг яаж авч үзэж байгаа юм бэ гэдгийг бол тооцсон үзэхээс аргагүй болж байна. За ингээд дараагийн нэг шинжилгээний загвар нь бол technological factors буюу технологийн хүчин зүйлс шинжилгээ байна. Тухайн үндэсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийхдээ шинжлэх ухааны технологийн хөгжил дэвшил, за технологийн хөгжлийн төвшин, манай улс оронд энэ ямар хөө байгаа юм бэ, гадаад улс орнууд ямар хөө байгаа юм бэ гэдэг энэ зүйлүүдийг шинжилэн авч үзэх бол. Ийм шинжилгээ хийж байж бид нэр үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогыг шинжилэн судлах боломжийг олгож байгаа. За энэ боломжийг олгож байгаа онлын чиг баримжаалт нь бол нийгмийн баримтсалтын парадигм бол болж байгаамаа. Бид бүхэн нийгмийн баримтсалтын парадигмын талаар зарим нэгэн тулгуур онолуудын асуудлыг бол авч үзлээ. За энд бол би гол анхаарлаа бүтэц функционал системийн онолууд дээр бол хандуулсан байгаа. За зөрчилдөөний онол болон бүтэцийн бусад одоо онолын шинэ функционал онолуудын асуудлыг бол бид нар бас бие даан судлах шаардлагатай байгаа. Та бүхэнд бол би дараах даалгаврыг бол өгж байна. За нэгдүгээрт нь та бүхэн мэдлэгээ баталгаажуулах ёстой. Өмнөх одоо цахим хичээлүүдийг судлах, ашиглах ном зохиолуудаа судлан үзэх хэрэгтэй. Дараагийн даалгавар бол хичээлээр олж авсан мэдлэг ур чадвараа шалган үзэх, баталгаажуулах хэрэгтэй болж байна. За энэ хүрээнд бол та бүхэн өнөөдрийн бидний үзсэн хичээлийг хэр сайн ойлгосон бэ гэдгийг бол харах хэрэгтэй. Нийгмийн баримтсалтын парадигм гэж юу юм, түүний тулгуур онолууд гэж юу болдгийг. За түүнийг одоо хэрхэн яаж тайлбарлаж болох вэ гэдгийг бол мэддэг болсон байх ёстой. За ингээд дараагийн даалгавар бол эндээс ургаж гарч байгаа. Тэгэхээр та бүхэн төрийн аль нэг байгууллагыг сонгож аваад тэр байгууллагын бодлого шийдвэрийг PES шинжилгээний үүднээс шинжлэх орлого хийх ёстой. Дараах ном зохиолуудыг ашиглах ёстой. Би энд бол зөвхөн одоо монгол хэл дээр байгаа, Монгол Улсын их сургуулийн номын санд монгол хэл дээр байгаа зарим нэгэн их сурвалжийг бол дурдлаа. Холбоос нь бол дараах байдлаар харж байна. Энэ холбоос ороход Монгол Улсын их сургуулийн социологийн нийгмийн ажлын тэнхимийн эрхлэн гаргадаг социолог сэтгүүлийн бүх тухайрууд бол онлайнаар тавигдсан байна. За анхаарал хандуулсанд баярлалаа.